За бид өмнөх хичээлүүдээр дэлхийн 1-р дайн 1914 онд эхэлсэн гэж ярьсан. Тэгэхээр ихэнх үедээ бол асуудлын гол нь угсаар залгамжлах хунт цайж Франц Фердинандын амь насанд халдсны далимдуулан Сербид дайн зарласан Австри-Унгарын хаант улсад байлаа. За энэ үйл явдал 1914 оны 7 дугаар сарын 28-нд болж Сербид дайн зарлагдсан. Хэрвээ та тухайн үедээ цэргийн шинжээч хүн байсан бол энэ дайн бол хурдан хугацаанд болоод өнгөрөх зүйл гэж бодож байсан байж болох юм. Ийм учраас Австри-Унгарын эзэнт улс Сербид хурдан дайн зарласан ч гэж мэдх юм л да. За сербчүүдийг эзлэн авахд маш хялбар гэж бодож байсан байх. За Австри-Унгарын эзэнт гүрэн бол хүчирхэг том эдийн засгтай, асар том айрамтай, маш том аж үйлдвэрийн зохицолбортой том эзэнт гүрэн. Харин Серб бол харьцангуй жижигхэн эдийн засгийн хувь сул дорой ядуу улс байсан бөгөөд нэлээдгүй хэдэн дайнд дараалан оролцож зэвсэглэл том муутай болсон байсан. Тиймээс ч ямар ч цэргийн шинжээч энэ дайн маш хурдан болоод өнгөрнө гэж бодох байсан байх л та. Гэвч асуудал 1914 онд Австри-Унгарчуудын хүсэж байснаар болоогүй. Энэ нь Сербүүдийн хувьд том ялалт, гэмтийн бэлэгмэд байсан. За учир нь тэд Австри-Унгарын асар том армийг тогтоон барьж чадсан. За гэхдээ энэ бол үнэхээр аимшигтай цус асгаруулсан тулдаанууд байсан. Сербийн хэлхийн дагуу хид хідэн газраар товтолж Австри-Унгарчууд Белградыг түр эзлэн авч дараа нь Сербүүд буцаан авч байх тэр үед хэдэн 100 мянган цэргүүд амь өргөцсөн. Гэвч 1914 оны төгсгөлд нөгөө мэрэгжлийн шинжээч нарыг гайхшруулахаар Сербүүд хэдийн зэвсэг муутай хүч сул дорой жижиг улс хэдий ч Авструудыг бол тогтоон барьсаар байсан. Сербүүд бол мэдээж удаан азтай байгаагүй 1915 он болоход бол Австри-Унгарчуудаас өөр улсууд Сербийн эсрэг бол дайнд хамтран оролцохоор болсон байгаа. Жишээ нь гэхдээ Болгар улс 1915 оноос өмнө дайнд аль талд нь орж байлдвал ашигтай бол гэсэн хандлагатай хүлээж байснаа 1910 оны хүртэл Сербтэй хид удаа дайтаж байснаа сансан юм шиг тэдний эсрэг дайнд оролцож эхэлсэн. Ингээд зарим газар нутгаа эргүүлэн авахар 1915 онд болгарууд дайнд төвийн хүчний талд орон дайны талбарт нэгдсэн байгаа. Ингээд 1915 оны төгсгөл болоход болгар, Австри, Унгар, Герман гэсэн 3 орн хүч нэгтгэн жижигхэн Серб хэмээх улсын эсрэг давталж байсан. Ингээд германчууд өөрийн хүчирхэг түнш болох Австри-Унгарыг дэмжихээс гадна Берлин, Константинопол хоёрыг холбосон төмөр замыг хяналтандаа оруулж авах зорилготой байсан. За энэ төмөр зам бол Сербийг дайран өнгөрдөг байсан учраас тэд Сербийг эзэлж аван дайнаас гаргачих юм бол төмөр замаар нөгөө холбоотон болох Османы эзэнт гүрэн рүү зэвсэг техникийг явуулах боломжтой болох байсан. Ингээд 1915 оны 10 дугаар сар болоход 3 улсын нэгдсэн хүчний товтлогоо эхэлсэн. Газрын зураг дээр армиудын байрлалыг зааж байна. За энд Австрийн 3 дугаар арми, харин энд Германы 11 дугаар арми. За энд болохоор Болгарын 1-р арим, харин энд бол 2-р арим байна. За энэ хүн нэгдсэн хүчний хийсэн давталгаа маш амжилттай болсон. Тэд Серб рүү цөмрөн орж тэрч байтугай Сербийг тэр чигээр нь эзлэн авч армийг нь үлдэн хөөж улсыг нь бүрэн эзэлсэн. Энэ хүн Серб бас эзлэгдэж Сербийн арим буц зохигдож зугтаасан. Зөвхөн цөөн тооны цэргийн хүч нь бол энгийн иргэдийн хамтлал Монтенегро ба Албанаар дамжин цогцсон байгаа. За дараа нь холбоотнууд тэднийг бол бүгдийг нь тээвэрлэн авчирч Македоны фронтод нийлүүлсэн болохыг удахгүй үзэн. Ингээд 1915 онд төвийн хүч Сербийг дайраад өнгөрөх мэт эзлэн авсан. За ингээд Серб улс гэж үгүй болвоо гэж. За энэ үйл явдал болж байх хооронд холбоотнууд Сербийг үнэхээр хүнд нөхцөл байдалтай байгаад бол туслахаар 1915 оны төгсгөлөөр Франц болон Британийн цэргүүд туслахаар Салоникод бууж эхэлсэн байна. За Салонико гэж энд байна. Яг тэд нар бол нэг бодлын Сербүүдэд туслахаар ирж байгаа. Тэд мэдээж өмнө нь 1915 оны 10 дугаар сард ирж тусалж чадаагүй ч гэсэн тухайн үедээ Францын зарим цэргийн хүчин Болгарын 2 дугаар армийн хүчийг сулруулах орлого хийснээр зарим Сербийн цэргүүдийг зогтон гарах боломжийг олгосон. За гэхдээ холбоотнууд хүчээ Салоникод төвлөрүүлж эхэлсэн. Яг энэ бол их сонирхолтой хэрэгэлтэй. Учир нь энэ хавийн газар нутаг бол Грекийн Македонд харьяалагддаг байсан. Тухайн үедээ Грек улс дайнд оролцоогүй төвийг сагсан байр суурьтай байсан байна. Грекийн 1-р Константин хаан нь төвийн хүчийг дэмжсэн байдалтай байсан бол харин ерөнхий сайд нь болохоор холбоотнуудын талыг дэмжсэн байдалтай. Энэ хоёр хүн жаахан таарамжгүй байсан хоорондоо. Ингээд ерөнхий сайд нь огцорхоор болсон.
Гэвч тэр хүнд дэмжигчид олон байсан. Ялангуяа Грекийн Македонд. За тийм учраас мэдээж тэрээр холбоотнуудаас ч дэмжлэг авч байсан тодорхой. За ингээд 1916 он болоход Грекийн Македонд Венизелосын төрийн эргэлт гарсан. Энэ нь Салоникагийн ойр орчимд болсон учраас хэдийгээр Грек төвийг сагсан байр суурьтай байсан ч гэсэн холбоотнуудын гараар хийгдсэн гэсэн үг л дээ. Үүний дараа байдал бүр сонирхолтой болж ирж байгаа юм л да. За Венизелосын төрийн эргэлтийн дараа гэсэн үг л дээ. Грекийн Македон нь Венизелосыг дэмжигчдийн удирдлаганд орж Грекийн үлдсэн хэсэг нь харин хаандаа үнэн ч хэвээрүүлдэж хаан нь ч гэсэн төвийн хүчний талыг барьсан шинжтэй байсан. За гэхдээ тэр яг ямар сонирхолтой яахыг хүсэж байгаа нь бол тодорхой бус байсан. Ингэж байтал 1917 он болсон холбоотнууд асуудлыг хүчээр хурцсахаар шийдэж хаанаар удирдуулсан Грекийн өмнөд хэсгийг буслан хаасан. Альва буслалт нь мэдээж хүндрэлийг авчирна л та. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч гэсэн тэр хүмүүнлэгийн нөхцөл байдалд ч гэсэн тэр. За ингээд энэ нь нийгмийн уймынд хүргэж 1917 оны 6 дугаар сард 1-р Константин хаан цөлөгдсөн байгаа. За ингээд нийт Грек улс ерөнхийдөө холбоотнуудыг дэмжиж эхэлсэн. Тэгэд холбоотнуудын таалд орж байлгахыг зөвшөөрсөн. Энэ газрын зураг дээр холбоотны хүчин, гурван холбооны хүчин буюу төвийн хүчнийг харуулж байна. За гэхдээ Грек албан ёсоор төвийг сагсан байдалтай хэвээр байсан бөгөөд 1917 он болоход зөвхөн 1-р Константин хааныг цөлөгдсөний дараа л Грек улс албан ёсоор холбоотны игнэнд нэгдсэн. За энэ нөхцөл бол бидэнд 1918 оны үйл явдлын нөхцөлийг бүрдүүлж өгч байна. За энэ үед Македонийн фронт дээр Сербийн фронт гэж байхгүй. Тэгээ яагаад гэвэл Сербийг төвийн хүчнийхэн эзлээд авчихсан. Салоникагийн орчимд бол Сербийн үлдэгдэл оргон зогсон Сербийн армийн үлдэгдэл эргэн төвлөрсөн байсан. Мөн Грек Македончуудаас бүрдсэн Грекийн арми Франц болон Британий армийн хүчин холбоотон болон цугласан байсан байна. Ингээд 1918 оны 9-р сар болоход тэд довтлогоонд шилжихэд бэлэн болсон байсан. За та бүхэн бол Европын бусад газар нутагт юу болж байсныг санаж байгаа бах. 1918 оны 8-р сард 100 өдрийн давшилт эхэлчихсэн. Ерөнхийдөө холбоотнууд баруун фронтын дайнд ялах нь бүр тодорхой болчиход байсан. За сайн мэдээ сонсон холбоотнуудын цэргийн урам зориг өндөр байсан. Харин төвийн хүчний хувьд бол сэтгэл санаа нь уналтын байдалтай байсан байна. Ингээд 1918 оны 9-р сард холбоотнуудын нэгдсэн давшилт эхэлсэн. Холбоотнуудын энэ давшилт нь Грекээс тодруулбал бүр Македонийн Грекээс эхэлж цаашид улам томрон улам амжилттай болж Сербийг чөлөөлж тэрч байтугай бүр зарим цэргүүд нь зүүн тийш хазааж Константинополийг эргүүлэн эзэлж авсан. Тэгэхээр энэ Македоны фронт бол баруун нэгдсэн фронтын нэгэн хэсэг байсан бөгөөд төвийн хүчнийхний дэлхийн дайны их санааг дарж дэлхийн дайныг төвийн хүчний гал зогсоох хэлэлцээрээр дуусгаж чадсныг бид мэднэ. Ингээд 1918 онд гал зогсоох хэлэлцээр хийгдсэн. За гал зогсоох хэлэлцээр гэдэг нь бол бүх фронт дээр байлдааны ажиллагаа зогсоон гэсэн үг бөгөөд мэдээж холбоотнууд дэлхийн 1-р данд ялснаар дайн ундрсан юм а.